Холбооны нөөцийн сан хүүгээ буруулахтай зэрэгцэн Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад ард улсын хоорондох технологийн дайн ширүүслээ. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сан шинжээчдийн хүлээлтийн дагуу хүүгээ 0.25%-аар буурууллаа. Мөн энэ оны эцэсгэд бодлогын хүүг 0.5% хүртэл бууруулах боломжтой гэдгийг мэдгдээд байгаа юм а. Үүнтэй зэрэгцэн бүгд найрамдах Хятад ард улс Invideo компани чипийг дотоодын технологийн компаниудад ашиглахыг хориглосон мэдээлэл гаргалаа. Үүнтэй зэрэгцэн Invideo компани явцын анш унсан боловч бодлогын хүү буурсны дараа Invideo компани явцын анш буцаад сэргсэн үзүүлэлттэй байгаа юм а. Мөн Invideo компани Intel буюу Америкийн нэгдсэн улсын ууган технологийн чип үйлдвэрлэлийн компани болох Intel-д 5 тэрбум $, хөрөнгө оруулалтыг хийхээр болсноор Intel компани явцын анш маш өндөр хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнээс дүгнээд үзэх юм бол бүгд найрамдах Хятад ард улс болон Америкийн нэгдсэн улс хоёулаа энэхүү технологийн дайнаас ашиг хүртэж байна. Жишээлх юм бол TSM, Nvidia, Intel зэрэг компаниудын явцын анш өсөлттэй байгаа бол Хятадын SMIC буюу 981 хувьцаа өндөр өсөлттэй байна. Энэ мэдчлэн өнгөрсөн 7 хоногийн тоймыг та бүхэн авахыг хүсвэл манай 7 хоногийн дэлхийн хөрөнгөний зах зээлийн тоймтой уншиж танилцаарай.